Хоол зөөцөө байдаг шээ. Энэ оны дараа гарах юм уу энэ нэвтрүүлэггүй үстэй. Бүр багтаа бол тэгэл яг нөө шилэн тоглоом гацуур мод гэл те Орсын гацуур мод шилэн тоглоом унгаачих юм бол хагарчдаг те хагарчаар яана гэл бүр амар харамсаал уйлал яг тэр үеих санаанд ордог байсан да тэгэл гой шинэхэн мандрины өнөр ээж маань буузаа галтгаан тэгэл аав радиогоос атсан те телевизэрээ үзэл нэг тэр дүр одоо зураглал дурсамжлал сэтгэлд буусан байна. Тэр үеийн шинжил гэх юм бол би ч одоо бүр 8 дугаар ангиасаа хамтлаг байгуулад нөгөө англи дуулаачдын уралдаанд төрүүлж мөрүүлээд сургууль манай багш нар чинь ийм гудамжны урлагийн юм та нар яахгүй хийхгүй шүү энэ гэдсэн чинь багш нар маань бүр хүлээн зөвшөөрсөн та нар сургуулийнхаа шинжилээр дуулахгүй зэнтэргээд тэгэхээр бид нар чинь бүр авир хүндтэйгээр очсон бүр камертон хамтлаг маань дуулчихсан агуу камертоныхан ах нартай бүр зэрэгцчихсэн л дуулаад бид нар те if you wanna be my lover you gotta get a big my friends гэдэг. Тэр бол шинжил бол хэзээ ч мартагдахгүйсэн. Дуучны шинжилгээр ч одоо бүр ерөөсө байгууллага болгон дээр хамт олон болгон дээр л хүмүүсийг баярлуулдаг шинжил болоод хувирчиж байгаа байхгүй. Энэ тэндгүү өргөдөн, за энэ тэндгүү дуулна. За шинэ жилийн дуу маань баг юу вэ? Бараг 30 нас хүрэх гээд байгаа юм уу хаашаа тий. Тэгээ шинжил ирлээ гэдэг дуу маань тийм олон мянган удаа давтагдаж дуулсан байна. Тийм олон мянган удаа гадаа ингээл дэлгүүрүүд хүртэл спикер дээр миний тэр дуунуудыг тавиал явж л байдаг тий. Шинжилийн үдэш ширхэх цасан хайлаад шин амьдралын эхлэл шин онтойгоо ирлээ. Шинжилээр ерөөсөө ингээд мартагдчихгүй шинжилгээний бэлэг маань болохоор яг өөрийн зурагтай тэгээ маш гоё ингээд надад зориулсан захиа бичсэн миний зурагтай гоё хөргөгчний наалтмал тийм жижиг юм хүнийг айгу баярлуул тийм л шүү дээ. Яг өөрийнх нь зургийг бүр хэвлэлсэн, өөрийнх нь зургаар ингээд юм хөргөн календар хийцэн яг тийм дурсгалтай шинжил бол хамгийн том гоё бэлэг юм шиг санагддаг. Аавч тэгтээ холуулаа ингээл бүр бууцаа сэвэрээ тэг бүр сэвхэр болчдгийм үү гэдэг шиг л те сэвэрээ мэвэрээ тартаа тавиараа нийл салаатаг яс хотгоо тавиараа гээл тиймэр хөрхөн тэгэл тэгдэг шиг олуулаа би нөгөө айлын 6 хүүхэд учраас олуулаа ингэж өссөн учраас олонтоо байх туртай тэг дээрэс нь entertainment ажил хийдэг дуучин хүн гэдэг чинь бас л нэг юм нийгмийн улсынхаа бас нэг эдэс болчиход байна шүү дээ олон нийттэйгээ байх туртай байдаг шүү. Тэгэхээр би сүүлийн жилүүдэд бол найз нөхдөдөө дандаа ингээд Азийн хотынхаа Азийн хамгийн өндөрлөг хэсэг дээр шинжилгээ гаргаад байгаа сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүсэл ирэмийн өсөлт биш үстэй. Агуу шинэ жилийн хамгийн гоё өмсөлт бол би хоёр охиныгоо үнсээд те цаагаад ингээд шинэ амьдралын эхлэл шинэ онтойгоо ирлээ шүү. Охтууд маань бүгдээрээ нэг нас нэмлээ шүү гэд охтуудыгаа үнсгэл тэр хамгийн гоё шинэ жилийн өмсөлт авах гэж би бодож байна. Red Kiss гэсээс нэрээ 2025 оны 12 дугаар сарын 13-нд хагасаа өдөр Red Kiss нэртэй шинэ жилийг би 4 дахь удаага хийж байгаа. Ер нь бол одоо дуучин сэрчмагийн форматаар хийдэг шинэ жил гэж ойлгож байна. Шинэ жил маань болохоор маш гоё болдог. Ягаад гэвэл дуучин зохион байгуулж байгаа учраас манай рок попын бүхэл одоо диванер те дуучид мундаг урдаа ярддаг шилтгүүд маань бүгдээрээ ирж дуулдаг. Улаахан үнсэл гэдэг чинь уруулаа улаанаар будж байгаа хамгаалахыг хэлнэ. За тэгээд энэ жил болохоор манай харангийн лавгаах A-Sound хамтлаг маань тий Лимонсын одноо за San Juniper тэгшээ эмхтэй дуучдаас хэл манай Солонгоо сургуулийн манай Emotion байсан тий за тэгээд цогсгмаа дуучин үүрээ найз маань гих мэтчлэн өн болт өтлөгчгээд одоо бүжигчин охтууд яриад хамбал маш олон гоё сюрприз шагнал суглаанууд байгаа. Сэрчмагийн яндаатай шагналыг хүртэл ирсэн бүх хүмүүс одоо соглож одоо өөрийнхөө оныхаа азтай хэмбэртэй оддог одоо шагнаж те одоо суглаагаар хожих боломжтой ийм гоё шинэ жил болдог байгаа. Тэгээ шинэ жил маань та бүхэн хэрвээ холбогдтойгвэл 99 10 82 65 гэсэн утсаар холбогдоод асуугаад авч болно. Тэгээд найз нөхд болон цөөхөлөө байдаг байгууллагаас одоо тий баярлаж чаддгүй шүү дээ. Тэр олон дуучдыг өөрөө тийм шинжил хийх боломжтой учраас манай шинжил дээр нэгдчихдэг байгаа. Тэгэхээр цөөхөн хүмүүсийн захиалга хавуулдсан байгаа шүү гэж бас ташранд нээлжээ. Тэгээ миний хувьд ч гэсэн уран бүтээлчин гэхэд нэлээд олон гоё шинэ дуунууд гаргачихсан. Одоо шинэ клип хүртэл гаргалаа тий. Дучин цогсгмаа дүүтэйгээ өөрийнхөө анх
Хоёр хүн амтлагтад дуулжсан дурсамж дөрөв үйлрэлгээд дуун дээр бас клип хийлээ. За тэгээд бис пянза гаргалаа. Ер нь пянз гаргана гэдэг бол ямар ч хүн дуучин болоод одоо 30-аад жил энэ хугацаанд 30-аад жил 270 гаруй дуу хийхдээ одоо тэндээсээ шедевр гэсэн шилдэг гэсэн дууныхаа 10 тракийг авч тэ пянз хийх нь бол бас дуучин хүний хувьд нэр төрийн хэрэг баха гэж би бодож байгаа. Манай жүжигчд байна, хөтлөгч нар байна, бүжигчд байна, манай дуучид байна, манай урлагийн байгууллагын бүхэл салбарын урлагийн хүмүүс өөрсдийнхөө хийсэн хөдөлмөр энэ олон жилийн хөдөлмөр одоо яруу найрагч хөгжмийн зохиолч тэр одоо микс мастеринг хийсэн одоо аранжировк хийсэн студийн тэр олон хөдөлмөр клип хийсэн тэр олон хүний хөдөлмөрийг бол яалтчгүй бид хүн энэ олон жилийнхаа туршид хийсэн хөдөлмөрөө бол жилдээ нэггүй удаа шинэ жил дээр нь үнэлүүлж тэ өргөдөж очиж дуулдаг байгаа. Тэгэхээр үүнийг бас манайхан бас өрөөсгөл битгий ойлгоосай. Уран бүтээлчдийг зөвхөн үнгүүгээр хараад те зөвхөн үнгүү талхаа өгөөч гэдэг гатал ерөөс адилхан байна л та гэж би өөрөө харж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас бид бүгдийг бас ойлгодог байгаасай манайхан гэж би боддог. Гэр бүлэрээ аз жаргалтай сайн шинэ жилээр та бүхэн хизээч мартахдаггүйгээр эх ондоо аз жаргалтай инээд хөөртэй юу сансан ёсоо хүсэл нь биелсэн ийм сайхан хиймэрлэг он жил бид бүхэнд ирэх болтугай гэж өрөөж байна.